сайн байцгаана уу, намайг Нэмсрэн гэдэг. За дэлхийн зөнгийн ах ишин маань бидэд маш олон төрлийн ном бэлгэлсэн. За энэ дундаас надад түүхийн ном маш их таалагдлаа. Яг тэгвэл би өөрөө ингээд түүх судлах дуртай, түүхээр явдаг хүүхэд байхгүй юу? За тэгээд ингээд гоё олон төрлийн түүхийн ном олоод уншихээр ер нь Арангай аймагт тийм олон ном зардаг газар байхгүй. Тэгсэн чинь сая миний унших дуртай бүх төрлийн ном ирчихээр маш их баярлалаа. Одоо энэ номнуудаа уншаад илүү сайн түүхээр мэдээд хөгжнө гэж бодож байгаа. Дэлхийн зөнгийн ах ишинтэй баярлалаа. За дэлхийн зөнгийн ах ишинтэй маш их баярлалаа. Кордон намын сан байгуулж гисэн. Тэгээд энэ намын сан бол манай сургуульд маш их хэрэгтэй байсан. Тэгээд одоо энд ингээ хүүхдүүд хүний хөгжлийн талаарх номоо уншаад, танин мэдхүйн номоо уншаад, тэгээд ингээ чөлөө цагаа зөв боловсруулалтаар өнгөрүүлж аваад маш их баяртай байна л та. За энэ хүн ном болохоор ингээ дэлхийг өөрчилсөн эрдэмтэд гэдэг ном байна. Тэгээд энэ хүн номыг одоогоор би ингээ уншаад эхлүүлсэн байгаа. Одоо ер нь уншиж байна. Тэгээд ерөнхийдөө ном уншихын ач тус нь болохоор ингээ нэг өөрийнхөө ухааныг тэлэх, мэдлэгээ дээшлүүлэх, дээшлүүлэхэд хэрэгтэй гэж үзэж байна. Тэгээ ер нь ямар ч лээс утас оролтгоос бол хамаагүй дээр гэж бодож байгаа. Тиймдээ ч одоо энэ хүн номоо эхлүүлээд уншиж байгаа. Тэгээд энэ номоо уншичаад бас дараагийнхаа унших ном бодсон байгаа. Одоогоор нэг ийм хоёр ном уншихыг бодсон байгаа. Тэгээд цаашдаа тэгээд унших номоо эндээс олох ухаан гэж бодож байна. Тэгээд сайн байцгаана уу, намайг Нэмэртэн гэдэг. Би Арангай аймагт амьдрал суралцгаа. За яг ном унших нь яг юу сайн юм бэ гэвэл миний хувьд нийлхийн хаан номыг анх уншиж ирсэн. Манай нэ ном уншихыг зөвлөд. Яг нийлхийн хаан гэсэн номноос яг эмэгтэй хүний яг амьдрал тэгээд яг ойлгохдохгүй байсан. Яагаад ингэ хүмүүс загнаад, яагаад хүмүүс ингэ сурах гээд байсны зангилааг нь олж чадсан. За тэгээд ер нь өөр хүүний хөгжлийн номыг одоо уншиж эхэлж байгаа. Тэгээд яг хүүний хөгжлийн ном ингэ дандаа уншаад байвал үүднэ. Тэгээд одоо энэ навлаа ингэ уран зохиолын номыг уншиж эхэлж байгаа. Номноос л хүн ингэ ямарваа нэгэн сургамжт үйл явц, ямарваа нэгэн ирээдүй, ямарваа нэг зангилааг заавал олж хардаг. Заавалч бас өөрийнхөө ирээдүйн бигээ бүтээдэг юм шүү. Баярлалаа. Мөн дэлхийн зөнгийн ах иш нартай үнэхээр их баярлалаа. Талархал илэрхийлье.